Азад хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх хурал 27 гишүүн оронтой 9 ажиглагч олон улсын 5 байгууллагатай. За өнөөдрийн энэ хуралд 20 гаруй орны төрийн тэргүүн болон зарим улсын сайд нар оролцож байна. Монгол улсын тухайд шадарсаад амар сайхан оролцлоо. Манай улсын хувьд эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон талбарт гадаад бодлогыг хэрэгжүүлсээр ирсэн. Энэ чүүднээс энэ хуралд ач холбогдол өгч ирсэн. За манай улсын хувьд далаад гарцсан учраас олон улсын худалдаа тээвэртэй холбоотой хүндрэлүүдийг багасгах асуудалд анхаарал тавьж ирсэн байна. Технологийн хэрэглээний аюулгүй байдлыг бүс нутагт бий болгох замаар бүс нутгийн аюулгүй байдал хамтын ажиллагааг улам одоо бэхжүүлж, итгэлцлийг бий болгож, харилцан үр ашигтай хамтын ажиллагааг бий болгох, байгаль орчин ногоон технологиг нэвтрүүлэх, байгаль орчноо хамгаалах, за дэлхийн нийтийг хүнсний хомсдлоос болон хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн хомсдол, инфляциас өрсөн сэргийлэхтэй холбоотой бүхэл талын нийгэм эдийн засгийн чухал асуудлуудыг хэлэлцэж одоо бас зарим баримтчүүдийг баталж байна. За энэ дэлхийн бас нөлөө бүхий одоо 11 орноос төр засгийн хэмжээний удирдагчд ирж байна. Бус орноос ирсэн төлөөлөгчд энэ дэлхийд тулгарч байгаа асуудлыг улс төр яриа хэлцээний аргаар шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулж байр сууриа илэрхийлж байна. Энэ хурлын үр дүнд улс орнууд гол бодлогоо хүмүүнлэг, эдийн засаг, шин сорилт болон аюул занал, байгаль орчин, цэрэг улс төрийн гэсэн үндсэн чиглэл тодорхойлсон. Цаашид энэхүү хурлыг олон улсын байгууллага болгож өргөжүүлнэ. Ингэснээр тус байгууллагын гүйцэтгэх үүрэг, өргөн хүрээг хамарч Азийн орнуудын дунд тогтвортойгоор инх тайвныг хангах өндөр ач холбогдолтой гэж зохион байгуулагчид нь онцолж байлаа. Урд үзээгүй геополитикийн шуурга болоод дэлхийн эдийн засгийн хямрал газар авч байх үед бид аж төрж байна. Энэ үйл явцыг дэлхийн дахны үйл ажиллагааны доголдол гэж хэдийнэ нэрлэх болсон. 2019 онд болсон дээд хэмжээний уулзалтаас хойш дэлхийн хамтын нийгэмлэг хүнд сорилтуудтай тулгарч сөрөг үр дагаврууд нь өнөө ихэр дэлхийн дахны хөгжилд нөлөөлж байна. Урд үзэгдээгүй аюул сорилтуудын өмнө олон улсын харилцаан тогтвортой байдлыг бий болгох нь бидэнд тулгамдж байгаа онц чухал зорилт гэж би бодож байна. Олон талт механизмуудыг шинээр дайчилж нээлттэй яриа хэлцээг сэргээх нь нэн чухал байна. За тэгвэл энэ хурлаас Монгол улс ямар хүлээлттэй байх вэ гэдэг асуудал чухлаа. За нэг өсөндөө Монгол улс 26 хөрш оронтой болж байгаа гэхэд хэлцдэхгүй. Учир нь зарим улс оронд мод суулгах шинэ технологи хөгжүүлэх, зарим улсад санхүүгийн дэмжлэг үзүүлж эхэлсэн. За тэгвэл энэ чиглэлээр Монголд эерэг нөөц байна гэж харж байна. За энэ ажлаа Азад хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх хурлын хүрээнд хэрэгжүүлэх боломж байгаа нь харагдаж байгаа юм а. За эцэст нь хэлэхэд инх тайван аюулгүй байдал эрхтгш байх тухай асуудлыг өнөөдөр улс орны төрийн тэргүүнэд онцолж байлаа. За өнгөрсөн хугацаанд Аз төвд ямар нэгэн зөрчил мөргөлдөөн гараагүй гэдгийг онцолж байсан юм а.